Ой тэр даймаа. Наашаа өрөөдөр. Яасан захирлаа? Манай сургууль одоо нэг 5-600-аад хүүхэд сурдаг. Тэр болгоныг одоо би нэрээр нь дуудаад явж чаддгүй юм да. Аха. Чамааг болохоор одоо манай сургуулийн багш ажилчид бүр нэг андахгүй сайн мэдх юм аа. Царайлгаар нөө. Энэ сургуулийн хаана булан тохоо байна. Тэнд л одоо энэ 7А-гийн даймаа гэсэн дэвтрүүд л хэвдэж яах юм. Наадмын чи нөгөө муу аваад харна буланд шийдэж байгаа юм. Гүн энэ дэвтэр чинь муу аваад байгаа мó? Чи муу аваад байгаа мó? Дэвтэр муу аваад байгаа юм. Гүн наа дэвтэр чи муу авсан бол багш нар дэвтэр дээр муу гэж тавьж байгаа юм шүү. Хэрвээ намайг муу авсан бол миний духан дээр муу гэж тавина ш. Маргааш нас би багш нартай хэлээ л да. Чамаас юм асуугаад мэдэхгүй бол зохих дүнгийн духан дээр нь бичээд өгөө гэж. За. Хэрвээ духан дээрээ муу гэж тавиулах юм бол өөрийгөө шийдэхэд буланд очоод зогс мэдв. За. Чиний өгдөө эртхэн босоод хичээлдээ хоцрохгүй ирж болохгүй байна уу? Өгдөөний гой сайхныг мэдрээд нэг яаралгүй яваад ирж байгаач. Гой сайхан өгдөө гэж юу гэдгийг чи мэдхүү? Гой сайхан өглөө юу? Өглөө эрт босоод нэх гой сунаагаал буцаал унтах чи гой сайхан өглөө байхгүй юу? Маргааш нас би чамд хичээл зааж чадахгүй шүү. Хөө цагаалаа сургуулиасаа гарах гэж байгаа мó? Хэн тэгж байгаа юм? Гөө та сая надаа маргаасаас хичээл зааж чадахгүй шүү гэдэг хэрнэ. Чи сургуулийн төлбөрөө төлөөгүй байна. Хань? Тийм ээ. Энэ хувийн сургууль. Төлбөр мөнгө төлөхгүй л өөр газар очиж сурах хэрэгтэй. Ээж чинь нэг овоо гүйж хурж ирээд нэг сургуулийн төлбөр өгөөд байдгүйсэн бүр тагчиг болж байна. Ээж чинь ус руу залгаад ерөөсөө болохгүй байна. Миний дугаарыг блок хийсэн байна. Facebook руу ороод харьцах гэхээр unfriend хийсэн байна. Та Facebook гэм үү? Өнөөдрийн дотор гэрээсээ ээжигээ юм уу эсвэл ямар нэгэн том хүн очирч уулзуулахгүй бол маргааш сургуультай ирэх хэрэггүй шүү. Заавал өнөөдөр юм уу? Тийм ээ. Захирлаа. Яах вэ? Ээжийг л захиралтай уулзуулж болохгүй. Юм болно. За цаанаас хүн олох уу? Сайн мөн ахаа. Сайн мөн. Түн танаас ганцхан юм гойдгоо. За. Би сургуулиасаа хөөгдөх гээд байгаа маа. За. Та манай сургуулийн захиралтай миний ахуулаад уулзаад өгөөч. Хөөш болж штэ. За. Харин нэг болцолтой за. Ямар? Эхлээ чи манай их нэртэй манай дүү болоод уулзаад. Та их нэртэй төлбөрөө төлөөг байгаа мó? Юу яриад байгаа юм бэ? Заавалгаа. Агаа гууж штэ. Чадахгүй. Ахаа. Даймаа. Бүжээ. Сайн уу? За сайн уу? Сайн. Чи хичээлдээ суугаагүй юм уу? Чамайг суугааг болохоор суусангүй. Одоо хичээлдээ сууж ил да. Яасан бэ? Би нэг гидс өвдөд байгаа маа. Нэг гисэндээ юм уу л да. Харин тийм хоёулаа сатаруулаад өөр юм яри. За тэгээ. Даймаа, чи намайг там болоод дэлхийн үнцэг боломжтой авчиж гэсэн чи хэвээрээ үсттэй. Тэр чинь бүтгээ болсон шүү хөөе. Яагаад? Дэлхий чи юм үнцэг болон байдгүй бөөрөнгийн юм байл ш. Чам өөдгүй. Тэгээ болцсон. Бөөрөнгийн гэснээс Юу юм? энэ хардаа. Би тамирын заалны үүднээс нэг бөмбөг олоод Хоёулаа тоглож болох юм уу? чи авч нууч. За тэгээ. Ямар ч багш нар таруулж болохгүй шүү. За. Та чи авч нууч. Заагүй. За. Ингээд. За. Аха. Би танаас ганцхан юм гойдгоо. Юу? Ганцхан юм гойч л тахаа. Надаа мөнгө байхгүй. Би суулаасаа хөөгдөх гээд байгаа маа. Хин? Би яси. таныг би мэдэхгүй. Тэгээ та манай сургуулийн захиралтай миний болоод уулзаад өгөөч. Би юу? Тэ. Хин хүүхэд нь болох юм. Би хүүхэд нь болно. Хин захирал нь болох юм. Захирал нь өөрөө захирал болно. Даймаа. Та намайг танд юм уу? Би тамирын чамагч бай. Салата хоггүй юу? Хүү хайлгаа ичхий. Чи би хүүгээ хайчлаа хүчиж бодох шиг. Сая би захиралын толгоогоо эргүүл загнуулсан. Гарангуут хөөчлөгийг багтаа гэж бодлоо. Чи намайг сайн хардаа. Энэ сургуулийн үүдэнд хүндэт самбар дээр миний зураг байхгүй хажуулахын дохион дээр байгаа. Тэнцэн ч гэсэн миний зураг байгаа. Хоёр биенийхээ зургийг харчихсан л да. Хоёр зураг яаж өөдөд өсөн ингэж харах юм? Тэнийг хүн шүү энээр. Чи намайг харахгүй ч танихгүй байх нь. Дөнгөж нэгдүгээр ангид орохтой сайн манай багшаагс одоо эдгээр 6 жил хоёлаа уулзсангүй. Сайн байна уу багшаа? Сайн уу? Сайн. Ямар золгохоо галзууч. Ичээд амтаа суу. За. Энд ч таймаа, энд ч таймаа. Чи ямар дандар бат руу? Өнөө цагийн дандар баатар. Даймаа, би нөгөө тэгэж. Юу харах нь вэ? Багшаа, энэ миний найз охин. Найз ихтри чи баг харлаа. Хизээ бэ? Даймаа шидэд би гүйцэтгэсэн юм аа багшаа. Ямар том шийдвэр гаргаж ямар том гүйцэтгэж вэ? Үгүй багшаа би хоёр уг танаас зөвшөөрөл авъя гэж бодсон байхгүй юу? Би тэг галзуу. Багшаа хөөхтөө ли. Тэгээ. Багшаа, том толгой гаргаад дураараа шийдсэн дуучлаа. Угаасаа том толгой гаргасан. Та нар дөнгөж 10 дугаар ангийн хүүхдүүд арээчтэй та нар. Одоо энийг мэдж байгаа хүн багий. Бид хоёр анхных нь та мэдчих. Яа. Ямар том юмний гэрж болж ба. Одоо тэг. Яна гидс өвдөд байна. За тэгнэ уухгүй яасан бэ? За сургуулийн эмч рүү явъя. Багшаа, та нэгэд бидсэн юм чи одоо гаргаж идэх үү? Болохгүй. Гаргачих багшаа. Аадар надад хүүхэд гин. Бөмбөг. Аадар. За. Хожил хам.
Чин даймаг дааж. Гүй багш энэ чинь намайг өргөө даахгүй байгаамаа. Чамаг ийм болохоор гिचэл гэж давтуул гэж гай. Үжин там. Би тамирын заалхан үлээ. Багш нь ойд гिचэл дээрээгүй. Би цаагаад гээ. Орж. Би хараас чи яваад оръё. Цаанаас болох уу? Сайн байна хаа? Сайн байна уу? Ямар богооч очиж мэддэг юм бэ чи. Сайн байна уу? Өстерхаа би танаас ганцхан юм гоочдгоо. Юу юм? Би сургуулиас хөөгдөх гээд байгаамаа. За. Тэгээ та манай сургуулийн захиралтай миний аа болоод уулзаад өгөөч. Одоо би захиралтай ч уулзсан тийм. За боли би захирал мангас 2-оос сайдгийн боли юу хүү зүг. Баха мөнгө өгөө шүү. Хэд 5000, тав арай бага байна. 100000, Арай бага байна. 15. Бага байна. 20 өгье. За 20 дээр бол болж шүү аа. За. За болж байна. Ах нь ороод юу ингэ. Ах нь энэ урцаагаа ороод энэ хутга байгаа. Энэ сүх байгаа. Энийг ч газ сэрлүүлээд тэгээд дүүгийнхээ ажилдаа галзуулж өгөө. За. Яха та уулзаад болоо шүү Ах дээ. нь ороод юу ярих юм бэ? Гол нь ярих юм мэдгүй. Дүүл чи энэ урцаагаа ороод цаг хэрлүүлээд. Би тэнд замдаа тайлбарлая. Би ээж давж өгөх юм штэ. За. За ээж рүү уцаар хэлээ та. Гэрээс чи хүн ирсэн үү? Ирсэн. Ээж чинь ирсэн үү? Үгүй аав. Аава. Тий. Чамайг ч одоо энэ сургууль 7 жил болоход аавыг чинь бараг нэг шудаа хараагүй юм байна. Овоо таа сүрээд ирдэг нь. Орооч уу? Ороод. За. Сайн байна уу та? За та сайн байна уу? Та энэ додаагийн даймагийн аав нь уу? Чи дайм байх уу? Таймаа. Тийм ээ даймаг аав нь байна. Та ч одоо хүүхдийнхээ нэрийг мэдэхгүй явсан биш үү? Гүү яатаа гэж. Энэ чи баг багын бид нар нөгөө дади гэж дууцаар байгаа. Даймаг сая чочирдоо сая. Орж ирдгүү нэр нь орж ирдгүү. Дади гэдэг багхгүй бид Та нар. наашаа хурж ирээ суучихгүй юу? За. Та ийшээ суучихгүй юу? Уучлаарай. Яна би одоо таныг хараад байгаа нь одоо ширтэлцэх юм болов гэж бодлоо чи. Нэг баг багт ширтэлцээд нэг өөдөөс хараа суудаг яг тэр шиг бодохгүй юу? Уучлаарай. Би таныг гайхаж харж байна. Аха. Хүүхэд чинь манай сургууль сураад 7 жил болж хахад таны бараг би өнөөдөр л анх удаага харж байна. Би бас таныг өнөөдөр л харж байна. Та ч одоо өнөөдөр л манай сургууль дээр анх удаа ирж байгаа юм чинь. Тийм ээ. Танаа хүүхэд чинь хичээлийн шинэ жилийн нээлттэйгсэнгүүт захирал багшаа баярын минь төргий гээд нэг цэцэг бариад ирсэн. За. Уу аваадаа гээд нөгөө цэцгийг аваад өмнөрлөө тэгсэн чинь дунд нь халгаа навч хийж ороогоод хамар төлчихөж байгаа байхгүй юу? Чи яаж байгаа юм бэ чи одоо? Яасан хадгаагаа тэгээ цэцгэр булаа ицсэн байсан юм уу? Энэ тэнийг нь мэдэхгүй. Та чи хүүхдийнхээ энэ үйлдэлийг өөгшүүлж байгаа юм биш үү? Яалаа гэж. Яаж байгаа чи даймаа хаа? Чиний буруу штэ даймаа тийм биз дээ. Хүн яах хүн юм өгөөд үнгүй юм нуусгүй аваад хамарлууга. Би нэг жишээгээ буруу харьцуултаа буруу хийгээд тах шиг байна. Уучлаарай та. Захирлаа. Халгаагаар төлсөн газараа шээхэр зүгээр болчихсон шүү. Энэ хүүхэд одоо нэг ийм юм яриад зогсож байгаа юм. Вэ шээхэр зүгээр болчдгийг Монгол домын арга. Баг багт бид нар чи хадгаан төлөг тань шээгээд зүгээр болчдгийг нэрээ. Та ч одоо бас хүүхэдтэйгээ адилхан юм сэтгэж яриад зогсож байгаа юм. Би одоо тэгээ яах юм болж байна? Хүүхэд хамрын маань халгаа навчаар төлчлээ гэж одоо хүмүүстээр очиод Яг над дээр л ирнэ үстэ. Миний хүүгийн буруу гэж шээгээд өгнө штэ би. Сайхан шээгээд за ер нь шээгэн зөв ч юм уу доо бас мэдэхгүй мэн. та ч өнөөдөр аваа цаг завтаа яваа юм шиг те. Та намайг эндээ суугаад миний өрөөнд хүлээж угаарай. За. Би хүүхдээ чинь одоо нэг багштай нүүрэлдүүлчээ хүрээд ирнэ. За. Та бүхэн хооронд өнөөдөр ер нь халуухан яриа болох вэ те. Яа, ховын сургуулаа гэж одоо бүх юм хових бах та. Хүй. Сайн байна уу та? Сайн байна. Даймаг яа. Тийм байна. Би Даймагийн багангийн багш нь байна. Оо, сайн байна. Тэгээд нэг тантай уулзъя гэж бодоод. За. Явал та. Таны нөгөө Даймагаар өгч явуулж исэн хайр хүүхдээ шүлэгнүүд миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгсөн. Та үнэхээр уран яруу хүүхдээ юм байна лээ. Тэгээд таны нэг ямар шиг хүн байгаа юм болоо гэж бодоод. Би нэг иймэрхүү хүн байна да. Харин тийм байна. Тань миний шүлэг таалагдсан уу те? Маш их таалагдсан. Төвчээрийн тулгцыг нурсан тэр өрөө. Тэрсээ би чамайг тэгээд юу усныг мэдэхгүй. Бүр сүүлчийн өдрийн дорх бүлээрсэн хүмүүс үүдийн савар дөнгөсөн юм шиг Одоо болно. Та ч одоо хаашаа юм бэ? Өөр хүүхдээрээ дахиад санаа зөөлгөх юм. Тэрний ам дээр хичээл номонд нь давт мэдөө. Энийг ав. Дахиад яваад үзэрэй чи. Чи яг ч авдгийн тэгвэл. Яг гэж явуулъя чи. Би ямар бичсэн юм бэ? Өөрөө хүнээ андуурч орж ирчихээ зүгээр. Даймаг яав уу? Тийм байна. Яасан бэ? Би сонссон. Ажил явдалд нь хэдэн төгрөг цуглуулсан байгаа шүү. Мовоо маа. Ивидэ. Юу гэнэ? Өвөө. Басуу. Та хийх сонсон. Имэн гэсэн штэ. Настай хүмүүс ойрхон явчлаа хөргийдөө. Яа. Та дансаа явуулчаарай. Би нэг хэдэн төгрөг цуглуулаа явуулчих заяа. Сайхан буурдууд сэр гараа явчихсан шүү дээ. Жаваач. Хүн хамт олдоо данс хэрэггүй даймад биднэр өгчөө. Тэгээ. Даймаа мөнгө хийчих юм байна төө.
Яа энэ нэр бас. Ууш. Уран зардаг хүү. Даймиг аав. Тийм байна. Ууш. Ой. За худаа тоглосон юм. Чи айсан гэж болсон бисаа гусах гэж ирсэн шууд ингээд. Усаа. Ой, тийм байхгүй. Тийм байхгүй худлаа. За тоглосон юм. Даймиг хэлдэг байхгүй юу? Манай аавста амар зөрөгтэй. Та хараараа гэсэн байхгүй юу? Ямар юмны зориг. Тэгэхээр таныг ирсэн байна гэхлээр олж Ямар- танилцъя гэж бодоод. За шугам зургийн багш алтан гэр. За ямар юмны зориг байх. Хүүхдэд ер нь аав нь баатар, ээж нь гүнж бол чарагддаг шүү дээ. Харин тий. За би хичээлдээ тэгж байгаа ороод ирээ заяа. За. Тий. За чи Миний хүүг сайхан дэмжиж өгөр. Цаад чин зургатаа их сайн шүү. би дажгүй зурдгийн. Ер нь тэгээ иргүү зоригтой байсан нэр тийм үстэй. Зоригоос илүү эр хүн ухаантай байх За хэрэгтэй. тэгж байгаа ороод. Амьдрал үрж явна шүү дээ эр хүн чинь. Хүүхдийн чинь талаар гомдол мэдүүлэх гэсэн эцэг их багш нар ер нь зөндөө байна. Одоо тэгнэ тэгэхээр. Энэ одоо юу цацаа ичаа вэ нүгээр одоо. За тэгэхээр та бидний хооронд уучлаарай хүлээж. Юу гэнэ. Янаг минь чи хувцаан тайл. Яхаа өндөөж тайл. Чамра ирээ зэрэг яс зүг юм бичдэг юм бэ одоо. Гүн одоо хаана Ханаас саад байгаа үстэй чи. юм чин цагаан хөхний чинь хоёр товч цамцны чинь цаанаас гэрэлтгүй яа. За танд нэг хүн дуралжтэй хаа яа. Бүр зэдэгтэй барьж дийлэхгүй цагт явуулсан байна. Яа. Баса өдийн насанда хүн дурлаа да. Хариу тэсэн ядуу хүлэн долоогийн даймигийн аав. Оо наад чи миний юм байна хөөе. Би хаяа бас нэг халамцгаараа нэг шүлэг мүлэг бичдэг тэрэлдэг санаатай миний хөр халааснаас унчихж уучлаарай та. Би тантай уулна өнөөдөр хүүхдийн чинь талаар ярилцахад таныг дуудуулсан юм. Аха. Дээр нь нэмээд таны тухай ярих хэрэг гарах нэ. За уучлаарай. Эцэг эхчүүд та нар ер нь юу бодож яддаг усуд вэ? Хүүхдээ үр хүүхдээ сургууль руу явуулчихвал хамаг хэрэг боллоо бүтлээ гэж боддог усуд уу? Хүүхэд ер нь сургууль дээрээ их цагаа биш. Гэр орондоо эцэг эхийнхээ дэргэд их цагаа өнгөрүүлдэг юм ойлгож байна Ойлгож байгаа та? та. Танаа хүүхэд өнөөдөр шилжилтийн насандаа ирээ. Та ямар муу өнгөрүүлдэг танаа хүүхэд ямар ч хүмүүждэггүй. Та Сурдаг би намайг хамсалтай. Энэ хүүхэд уруу татаад байгаа хүмүүс. эцэг их нь яаж би уруу татаад байгаа хүмүүстэй би өвчтөн шүү би заяа. Даймаа бол тэргүүний сурагч. Манай хамт одоо ер нь даймаагаар бахархдаг шүү. Та хэд би хүмүүнээс дайн гэж өрөөсөө байхгүй заяа. За даймаа онц сураад болохоо бай да. Бид нар даймаагийн сурлагын дийлхээ бай да. Та тэгээ хэлээд аа. Би тэр уруу татаад байгаа нөхдүүдтэй би ярив та. Би аав хүний хувцас чи яадаг. Гэр хөөш. Ямар чангатай уу миний хүч. Та байна миний хүү. Эцэг хүн ер нь ийм чангатай байх хэрэгтэй. Та хэлээд би тэдэгтэй би хиний би аавын хувцас. Чи яадаг. Гэр хөөш. За наашир миний хүү хоёул энд яриа одоо. За наашир өрөө. Та чи ямар ноцолдох ч юм шиг яриагаа эхэлдэг юм бэ чи. За наашир. За. За тэгэхээр Дайманаас та ороод чи та шагаагаад авахгүй чи бай. За энэ багш чи юу вэ? Заграл чи наа. Чамтаа за даймаа. Ой. за даймаа. Сумдрын багшиг дуут. Даймаа хурцаач. Би энд байна. Даймаа наа чи байна. Даймаа миний хүү босоороо. За. Энэ мөн хүүхэд одоо дандаа ингэж унаад тосч бүдчиж явах юм аа. Шугам зургийн багшийн дуудаад тэр заяа. Юу болоод байгаа энэ сургуульд? Чи яаж байгаа бэ? Чи яаж байгаа? Та яах гээд байгаа юм бэ аа? Ой. За миний хүү. Хүүхдээ сайхан эрхлүүлж бай. Хүүхдтэйгээ сайхан тоглож бай. Та чи яах гээд байгаа юм бэ? Хүүхэд баярлдаг байхгүй юу миний Сони юм хүү? би та чи. Яасан сайхан гэж. Дууц юм та. Тийм ээ дуусан. За та эндээс гарахгүй байж байгаа. За. Та энд дээр. За та яаж байгаа? Аа. Та сургууль дотор яаж байгаа? Та байж байгаа багшаа. Дууцаас Хүн хараад онгөрөөд юм Яах вэ? хайш. Наад нөхөр чинь сая орж ирж байгаа. Тийшээ таваа тэн тав. За миний хөө багшны захаан дээр нь тавьчих. За миний хөө танаа хүүхдийг нэг жил үнгүй сурах гар болсон шүү бид нэр. Ийм авьяаслыг хүүхдийг бас нэг үнгүй сурах хэрэг байдаг байхгүй юу? Нэг жил Ямар олон айстай юм бэ та чи. Манай ээж ирж байна. ээжээ. Дахин багшаа. Йой. Гүй та чи ягаад манай хүүхд сургуулиас нөөгөр очиж байгаа юм бэ? Бид үгүй сая сонсоод наашаа зур харах чирээгүй гэд ирлээ. Таны нэг ус толгой чи яач вэ хөө? Энэ үс ядгээс аль төрөлгүйчихгүй. Захир багшаа. Та намайг нэг харж үзье ч дээ би ч нэг мөн хүүтэйгээ амьдрдаг ядарсан нэг мөн авгаа штэ. Аавн гэж нэг юм артаач байжс мод амьдралтаас нэмэртэй л байхгүй юу төө? Аав нь энд байгаа юм шүү. Юу? Ээж ханаа би арцаагаад энд байж штэ ханаа. Би вэштэй ханаа арцаач өршөөлөөр гараад ирлээ штэ би чинь. Ханаа шууд хүүгийнхаа загралтай уулзаад чамтаач уулзалгүй шууд хүрээд ирлээ ханаа. Ханаа хүүгийнхаа бүх сургуульд энэ төр юм зогсуулчлаа ханаа. Ханаа би Энэ отч яаж ирж байгаа? Тэнэг амун бэ.
Ямар адилхан хоёр вэ? Йоо, дахиад оршаа. Би төлбөрийн талыг аваад ирсэн. Үгүй аавтан яриа тохирсон байгаа. Бүх юм шийдснээр нэг жилдээ өнгөө сурах гаруулсан. Даймаг ээж та наашир. Үүнээсээ сургууль дээр эцэг эхийн тууд болсон бол та өөрөө ирж уулзч бай. Би хаяа. Та зүгээр. Та амраад байж. Та өнгөртөө амраад байж. Та хэрвээ сургууль дээр багш нар дуудвал та ирж уулзч байгаа. Би угна. Та зүгээр та гэртээ л байж. Гэртээ амраад. За даймаа минь эцэг ихтэй хүн шүү чи чамд бас их учир байна шүү даймаа минь за гайгүй гэрт очиж чамтай би хатуу ярина заа юу яагаад багш нарынхаа Хүүхэдтэй ингэж хамаагүй ширээ харьж болохгүй шүү хөө. Одоо даймаа дараагийнхаа хичээл дорох цаг болчлоо. За даймаа багш наруулаа тэгээ одоо шугам зургийн хичээлтэй. Миний хөө ээж хүлээж байгаа одоо. За, сайн явах та намайг уучлаарай. Санаандгүй юм бол хүү чи надад 20,000 төгрөг өгөхгүй юу? Тэгэхээр би нэг ороод уулзаад гарах юм гэж бас нэг л болж өгсөнгүү. Тэгээд энэ захирал нэг хувийн сургуулийн захирал гэсэнтэй хүү ажилчтайгаа хүүхдүүдтэйгээ янз бус ханддаг гинэ. Тэгээд одоо ялгуулдан гадуурхаад яад гинэ. Их олон ажилттай хүн байна. Тэгээд би бас жоохон хэтрүүлч юу? Яаж даймаад бас учир байна. Бас хажуугаар нас. яах вэ? Харин та намайг уучлаарай. Би сандралаа шүү. Мөн хүүгийн минь сургуулиас хөөж ийн гэд хар ичэрийг өгөөд ороод ирсэн чинь аав нь ирсэн байна гэдгийг. Гэхдээ чи ингээд хүрээд ирдэг махтаа гэд эргээд тарсан чи огт танихгүй хөө. Арцаачаа зогсож ит. Тэгээ бодлооч юу үйдэг удаад надтай ч адилхан санагдаад очиад зүгээр ингэ зохиж аваад намайг уучлаарай. Би бол танаас өөр та чаар нөгөө нэг Нарутотой ямар адилхан юм бэ? Японы хүүхэлдэйн киноны баатар Нарутотой ямар адилхан юм бэ та чи? Тэр ч бас юу? Зүгээр. Яасан тоглоомтой юм бэ юу? Би өөрөөс чи нэг юм асуучих уу? Тэгээд Өөрөө ер нь завтай байдаг хүн үү? ажилтаа цаг нь багал да. Юу гэсэн үг вэ? Ажил өгсөн бохгүй юу? Аа. Гой зөөлөж иж штэ. Тийм үү. Тий. Тэгвэл та нэгэнд гоё ажилгүй юм чи нэг юм гуйч. Ямар муухай хэлт юм бэ? Нэгэнд гоё ажилгүй ч гэж. Ажилгүй байх тийм сайхан юм биш шүү дээ. Уучлаарай намайг. Та тэгвэл хаяа заваараа миний хүүгийн хурал сууж байгаа ч. Тэгээ Би ажил ихтэй. би хурал суучъя. За баярлалаа. За. Ингээд хоёлоо танилцсан их үү? За тэгээ. Би даймигийн ээж Дарима гэж юм бэлтэй. Дамдэсүрэ энэ ямар олон дээнүүд вэ? Энэ одоо нэг гэрт ороо даймаа босаачаа дамдэсүрэ Дарима цаага чамдаа даймаа дамдэсүрэ гэдэг. Ястаа гоё айд усгэнтэй цагаараа ганц вэ гэдэг байгаа штэ. Та ч ихтэй харин хөгжилтэй хүн үгүй юу? Би тэгвэл танд дахиад нэг юм хэлчихье. Та бас чөлөө цаг ихтэй байдаг хүн. Тэгвэл маргааш нэг цав гараад манайхаар ирээч. Би өөрт чинь бас нэг аяг цай өгч баярлсан талбарсан. Баярлалаа. Тэгэлгүй яа тийм. Юу би таныг дөхүүлээд өгвөл болж гинөө. Юу намайг одоо хөөх ямар сонир сонсож байна. Би ийм үг сонсоогүй их утас. За. Би бол ер нь хүн анханасаа л дөхүүлж өгж байгаагүй маа. Тийм үү? Ганц вэ гэдэг байгаа штэ. Сугч. Юу Би таныг болох юм уу? болгүй яах юм бэ чи аа? Яа, даймаг ээж Даримаг дамдын сүрэн дашнимтай өдөр дамдны удамчаар дагуулаад